Информационны технологийн хөгжил маань маш хурдтай хөгжиж байна. За уламжлалт аргаар бизнесээ авч явна гэхэд бол зайлшгүй захим шилжилт энэ хийхээс өөр аргагүй нөхцөл байдал бол үүсэж байна л да. Тэгэхээр өнөөдрийн энэ арга хэмжээ маань бол яалтчгүй энэ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийнхээ хувьд бол бизнесээ захинжуулахад нь туслах. За тэр тусмаа бизнесээ захинжуулна гэдэг нь өөрөө алсаа сайх биш тийм. За энэ Монголд байгаа дижитал шийдэл хөгжүүлэгч байгууллагууд болж өнөөдөр манай энэ арга хэмжээнд 14 аж ахуйн нэгж байгууллага оролцсон явж байна. Тэгэхээр энэ 14 аж ахуйн нэгж бол дижитал шийдлүүдийг бий болгоцсон. Өнөөдөр манай бизнес эрхлэгч нарт бас таниулах энэ боломжуудыг бий болгоод өнөөдөр ажиллаж байгаа юм. За нөгөө талаасаа гэх юм бол мэдээж энэ захим шилжилтэнд бол санхүүжилт хөрөнгө оруулалтын асуудлууд үүсдэг. Энэ дээр Европын цэргийн босгол төвчлийн банкны зүгээс маань бол бид бүхэнтэй хамтарч ажиллаад урамшуултай шинэ зээлийн бүтээгдэхүүнийг гаргасан байгаа. За тэгэхээр энэ зээлийн бүтээгдэхүүн маань бол бизнес эрхлэгч маань тухайн зээлийг авснараа бизнесийн бүтээгдэхүүнийхээ өгөөжийг бизнесийн өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нөгөө талдаа авсан зээлээсээ 10% буцаалтыг авах ийм шинэлэг бүтээгдэхүүнийг бол хамтраад гаргаад ажиллаад эхлэе явж байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хөтөлбөр маань Европын цэргийн босголт хөгжлийн банкны хэрэгжүүлдэг үндсэн хөтөлбөрүүдийн нэг байгаа. За одоо энэ хөтөлбөрөөр дамжуулаад дэлхийн 25 оронд нийтдээ 250 гаруй мянган бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж ажиллаж байна. За Монголд болохоор хаан банктай хамтраад ажиллаж байгаа. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болохоор ер нь бизнесийн жижигхэн санхүүжилт авахд бас юм хүндрэл бэрхшээлүүдтэй тулгардаг. Тэр дундаа энэ дижитал шилжилтийг нэвтрүүлснээр маш олон үйлчлүүлэгчид хурж бизнесээ өргөжүүлэх боломжтой учраас 20 сая $20 санхүүжилтийн хөлсөөрийг хаан банктаа олгоод энэ захим шилжилтийг дэмжихээр ажиллаж байгаа.